За 83 дахь дугаар хэлж байна. Өнөөдөр болохоор хүний сүнсэндх мэдээллийн цустай холбоотой хэсгийг бол ярина. За энэ мэдээллийг бол багцлаад цусан сүнс гэж нэрлэж байгаа тийм. Цусан сүнсээр дамнаж хорвоод мэдлэх өөрийн чадвар эрдэм ухан хийгээд арга биеийн хүчин бууж ирдгээ гэсэн байна. Цусан сүнс ихийн хөвлөд бойжих урагт гол судас цаашаа салаалan бага судсууд үүсгэд эсвэл анхны зүлхэнд зүрх үүсэх үед гих зэргээр хид хідэн үйл хэрэг мөчлөгдөр бууж ирэх боломжтой гэж байна. Эхлээд амин сүнс гэж байгаа тийм хамгийн гол сүнс бууж ирдэг гэж байгаа. Дараа нь ясан сүнс, одоо цусан сүнс. Энэ нөгөө биеийн ураг бүрэлдэх явцын дараалалаараа хэсэг хичээлж ингэж мэдээл бууж ирээд байгаа юм байлээ. Цусан сүнс нь болохоор эцэг эхийн альч талаас бууж ирэх бөгөөд эртний сүнсүүд байх магадлал өндрөө гэж байна. Цусаар дамнах мэдээлэлээ дахин сэргээх учгаар мэндэлж болно. Эцэг эхийн хоёр удмын мэдээллийг хэлхэн холбох үед тун ариун хүчрхэг мэдээллүүд бүрдвэл мянган жилийн өмнө хүмүүн дүрийг олж байсан их эрчим мэдээлэл өргөн мэдлэг ухаадыг өвлөн буух чадaltaй сүнсүүд эргэн буух боломжтой гэж байна. Цусан сүнс цусны судас хурж очих махан биеийн бүх орон зайдад бол байна, тархнаа гэж. Мянган жилийн өмнө хүмүүн дүрийг олж байсан их эрчим мэдээлэл ухаадыг өвлөн буух чадaltaй сүнснүүд эргэн буух боломжтой гэсэн юм тийм үү. Тэгэхээр чадвар эрдэм ухааныг цусан сүнс илүү дамжуулдаг гэсэн үг юм байна. Тэгэд зарим үрс сэвлэг дотор цусан сүнс ямар ч хамаагүй юм байна гэж ойлгоод яаж аав ээжийнхээ сэвлэгийг дуурайдаг юм болоо гэд гайхаад байдаг. Үсний хөвгт байх булцууд эс гэж бий. Энэ эс арсны 10 давхарга дотроос судсаар тэжээгдэн үсийг ургуулдаг гэж байна. Цусан сүнс хүмүүний махан биед тогтох ухаан тун баг. Байс хийгээд гарч махан биеийн урд хэсэгт, доод хэсэгт гих мэтэр наалдаад байдаг гинэ. Учир нь цусанд байх учиртай эрчим хим, шим оршуудаа тэтгэхийн тулд гарч ороод өөрийн эрчим хим дутаад байгаа хэсэгт очиж эрчмээ өгч байдаг юм аа гэж байна. Хүүтэрхээр хөхрөө дотогш халуун хумигддаг. Цусан сүнс өөрийн хим эрчимт үлсээсээ улбаалаад томорч эсвэл жижигрэн өөрчлөгдөж байдаг гинэ. За тэгээд цусан сүнс нь яг нэг л газараа ингэж байж байхгүй. Энд тэнд очиж одоо хэрэгцээтэй зүйлсээ хийж байдаг байх нь. Амин сүнстэй илүү ойр холбогдож тун ойролцоо үйл хэргийг дүүргэдэг. Цусны хим өөрчлөлтөд буюу эгэл жирийн химтэй байсан цусны урсгал хит өтгөрөх хит шингэрэх үед ойр ойрхон орж гарддаг шүү гинэ. Энэ сүнсийг тэтгэхийн тулд нарны хийгээд бусад аршуудын галын эрчим, шөрөн улаан оддын эрчим тун ээлтэй байдаг. Байгаль дээрээс бол моддоос гол мөрний хөвөө мандлын дээгүр орших чийг уураас түүнчлэн улаан шүрэн чулуунаас авч болдог. Тэтгэж болох эрчмийн хамгийн том нь хүмүүнээ сэтгэл зүрхнийхээ угаас хайрлах хайрын эрчим юм аа гэж байна. Балчир үрсийн аман хайраас гарах үг бол биш, сэтгэлээс нь ундрах хайрын эрчим байдаг шүү гинэ. Тэг сэтгэл одоо зүрхийг догтлуулах зүйлс бүхэн, эрэг зүйлс бүхэн цусан сүнсний эрчмийг сайжруулна гэж ойлгож болох юм байлээ. Номон дээрхээс бол одоо жишээ нь дуулаад айгүй сэтгэл нь хөөрдөг, баярлдаг. За дийлэн хүн бол дуулах дуртай тий. Ийм байх юм бол тэр бас цусан сүнсэд итгэж ийн л гэсэн үг юм байна. Дуулахад зүрхний химнэл арай жоохон одоо төрөсчийвэл гэхдээ мэдээж зүрхнийхээ химнэлийг төрөсүүлж ийн гэд хит их ачаалах юм бол бас сөрөг нөлөөтэй байж таарна тий. Өөрөөр бид нар бол бас фитнес ч юм уу ямар нэгэн спортоор хичээлтэхэд зүрхний химнэл тодорхой хэмжээгээр өсдөг. Энэ маань бас цусан сүнсний эрчим химийг тэтгэж байгаа бас нэг илрэл. Гэхдээ бас хэвтрүүлж болохгүй. Бүх юм балансаа барьж юм хим хэмжээндээ байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Эсвэргээрээ цусан сүнс болон биеийн цусны урсгалын эрчим химийг хөдөлгөөнгүй байх тийм үү? Эсвэл юм маш хүүтэн орчинд байх зэрэг маань эрчим химийг бол буулгаж өгнө гэсэн үг тийм. Цусны урсгалыг удаашруулж байгаа учраас. Тэгэхээр энэ хөдөлгөөн болоод хөг аваа эсвэл бүжиглэх зэрэг энэ үйлдэлүүдээр өдөр бүр цусан сүнсээ тэтгэн дэмнэх бол боломжтой хамгийн хялбар үр дүнтэй ийм арга гэж энэ дээр бичсэн байгаа даа. Ямар хантай болох
Хэдэн өөр хүүхэдтэй болох гихчлэн хүмүүний хувь тавилан 5 сүнсний тал бүрийн нэгдүүлсэн үйлсээр улбаалан эзэн сүнс буюу амийн сүнсээр дамжуулдаг гэж байна. Бусдыг хэрхэн хайрлаж байна вэ гэх хайрын мэдээллүүдийг цусан дотроос цусан сүнсний эрчмийн ширхглээс унших боломжтой гэж байна. Эрчим хэмээс мэдээлэл унших чадвартай тийм зүүн бэлэгтэй хүмүүс бусдыг хэрхэн хайрладаг вэ те хайртай холбоотой тэр сэтгэл зүрхтэй холбоотой мэдээллийг бол шууд унших боломж бол байгаа юм байна. За цусан сүнсийг хит итгэжүүлэхэд үүсэх өвчин юунууд байдаг вэ гэхээр цус задрахун эмигийн өвчин, цусны урсгал буюу даралт ихсэх гэх мэт ордгоо. Цусан сүнсний эрчим хэмнэлт багтах өвчин болохоор цус өтгөрөн багтах, даралт багтах, цусны эсийн дутагдал буюу улаан болон цагаан эсүүд багасах, шимт эсүүдийн буюу ялцсан эсийн дутагдал, зүрхний дутмагшил, хавхлагын дутмагшил гэх мэт багтнаа. Цусан сүнс бүрэлдэн бий болж байхад эсвэл зүрхэнд зүрх үүсч байхад эсвэл цусан сүнс бижих хүртлэх үеүүдэд их нь ямар нэгэн урхагшилт үйлээр буюу тамхи татах хүн төрлийн агаартай орон зайд орших, цацраг эрчмийн гүн урсгалд эсвэл хар муу сүнсний дайралгад өртөх, муу орон зайд орох зэрэг шалтгаанаар цус болон судасны төрлийн маш олон өвчнийг шинээр үүсгэх боломжтой гэж байна. Дархлаа буюу махан биеийн хүч тэхийг цусан сүнс хариуцдаг. Ясан сүнс энд холбоотой ч цусан доторх дархлааны эсүүд үүсээ дүргэн оршдог учраас цусан сүнстэй илүү ихээр холбогддог. Дархлааны эсүүдийг бид дайчин эсүүд гэдэг. Амьсгалаар, хоол хүнсээр зүсэгдсэн хэсгээр орж ирсэн гадны биетийг устгаж байдаг хүчтэй энэ эсүүдийн эрчим хэмнэлийг тэнцвүүлэхийн тулд цусан сүнс илүү ихээр үйлээд өргөдөг гэдгийг ямагт тунгаах хэрэгтэй. Дархлаа нь муу биеийн сулраад байна гэвэл цусан сүнсийг нь түлхүү юм байна мөн үү гэсэн чинь тийм. Зарим үед ясан сүнсийг нь эхлэн заавал шалгах ухаан байх учигтаж цусан сүнс илүү холбоотой байдаг гэж байна. Манайх нөгөө өмнөх дугаар дээр асуусан байсан. Тээгч ихээр ингээд хүүхдээ төрүүлэх бол тээж байгаа эхийн сүнсний мэдээлэл бас тухайн хүүхдэд шилжих үү гэсэн тийм асуудалт бол байсан. Тэгээд хар ухаанаар бодоход бол минийхаар бол боломжгүй гэж бодож байна. Яагаад гэхээр анагаахын шинжилгээ ухаан дээр ч гэсэн эрс эмэгтэй өндгөн эс хоёр нийлж иж сүлэлдэж иж хүүхэд ингэж бий болж байгаа. Тэгэхээр 3 дахь ямар нэгэн цус бөгөөд эс тэр хоёр эстэй нэмэгдээг байхгүй юу? Тээгч их гэдэг бол ямар нэгэн цусан холбоо байхгүй. Хоол тэжээлийг өгж байгаа орчныг бүрдүүлж байгаа л гэсэн үг. Тухайн хүүхдийн генд шуудаар нөлөөлөх боломжгүй гэж би бодож байна. Жишээн дээр ярих юм бол бид нэр өхрийн мах идчихэл байдаг тий. Тэгээд өхрийн мах идлээгээд тэр махнаас шимт хижилтэл зүйл бид нэр биедээ авдаг болохоос биш өхрийн тэр ген бидний цуснд ингээ холилдоод тий өхрийн гентэй болчдгүй шүү дээ. Яг энэ шиг тээж байгаа эхийн идж байгаа хоол хүнс илүү нөлөөлнө гэсэн үг тэр хүүхдэд. Тухайн тээж байгаа эхийн яг амьсгалж байгаа агаар энэ дэр ингээ бичсэн ба шүү дээ. Хэрвээ тэр тээж байгаа их магадгүй тамхи татдаг тийм үү? Эсвэл энэ хотын хүнд металлтай агаараар амьсгалж байгаа цацрах итэвхт тийм газар амьдарч ивэл харин хүүхдэд бол урагт нөлөөлөх боломжтой. Дээрэс нь тухайн тээгч эхийн сэтгэлийн тээжих явцын сэтгэлийн байр байдал нөлөөж болох юм. Түүнээс шууд ингээл ген бол дамжихгүй буюу ямар нэгэн сүнсний мэдээлэл тийшээ бол орохгүй. За тэгээ бас жирэмслэхээр үр суулгалдаг штэ тий. Хуруу шилэнд ингэж эцэг эхийн өндгөөсийг нийлүүлж агаад савруу хийгээд за ийм процесс явагддаг. Энэ бас тухайн хүүхдийн сүнсний мэдээлэлд нөлөөлөх үү гэж бол асуусан байсан. Минийхоор бол ямар нэгэн нөлөө байхгүй гэж бодож байна. Хэдий биенээс гадуур тэр хоёр эсийг нийлүүлсэн боловч тэр хоёр эс нийлэх ёстой болол нийлж байгаа гэж би ойлгож байгаа. Яг тэр процесс нь л арай өөр, арай хэцүү хүнд юм нөхцөл шаардж штэ тэр ээж аав хоёроос магадгүй тэр ээж аав хоёр тэр хүүхдийг тийм байдлаар олж иж ямар нэг юм ухаарах ч юм уу тийм байх ч боломжтой байх гэж бодож байна. Энэ орчлон ертөнцийн
зүү тогтлол бидний толгой бараг хүрхээргүй маш нарийн систем технологитой байдаг гэж ойлгодог. Тэгэхээр тэр хүүхэд тэгж төрөх болол тэгж төрж байгаа байх. Түүнээс биш хүн эсвэл угаасаа л тэр хоёр эс нийлэхгүй байх ч юм уу. Савраа оруулаад ч одоо ханандаа бэхлэгдэхгүй байх юм уу? Ийм юм байгаа гэж бодож байна. Үнэхээр болохгүй дээрээ хэрвэл 1000 тэр үр шилжүүлэн суулгаад 1000 сайн эмнэлэгтэр очиод эмчтэр очиод бол тэр бүтэхгүй л гэсэн үг. Бүтэх ёстой юм бол ямар нэгэн байдлаар яаж хийж байгаад бүтэж байгаа л тэг хүүхэд төрж байгаа л гэж ойлгож болох юм. Амархан хүүхэдтэй болох ч юм уу хэцүүгээр байдлаар хүүхэдтэй болох бол энэ магадгүй үүллийн үр ч юм уу те нөлөөлөөс болж энэ процесс явагддаг баг. Тэр мэрийг бүр нарийн ширээ нь бол бид нар угаасаа бүгдийг мэдэх боломжгүй мэдээд байх ч шаардлага байхгүй. Бас цусан талаас буюу цусан сүнсний талаас хараалтай байх боломжтой юу гэж бас нэг комент хийсэн. Боломжтой л байлгүй дээ. Бодвол те болохгүй юм гэж бол байхгүй хаа. Одоо яг өмнөх дугаар дээр ирсэн те харын сэтгэлийн хар сүнсэнд ингээд эзлэгдсэн хүн байх юм бол тэр нь бүр удамших боломжтой гэдгсэн шүү дээ. Гэ бодохоор цусан сүнсэнд бол одоо удмын өвчин гэ бас байна шүү дээ те. Тэр эднэрийн яс тусаар дамждаг. Тэгэхээр бүрэн боломжтой л гэж ойлгож байна. Хүмүүн дархлааны эсүүдээ бэлэг ухаанаар хэрхэн тэтгэж болох вэ гэж асуусан байна гэсэн чинь хүүг барьж болно. Дууны хүчээр итгэвтэй итгэхгүй тэхээдэ тэхээгүй эрчим хэмнэн ариудна султан тоо нэгсэж багсна гэд олон янз болдгоо. Энэ дайчин эсвүүд окторгоогоос хөр шороонд бууж ирээд хувирсан эрчмүүдээс хүчээ илүүтэй авдаг юм шүү гинэ. Окторгоогоос хөр шороонд бууж ирээд хувирсан гинэ. Тэгэхээр энэ юу ах вэ? Ургамал ногоо байж болох юм уу? Бас чулуу эднэр байж болох юм уу? За түүнээс гадна дайчдын тэнгэрээс бүртчин одон гэрээс чонноос ялгарах эрчмээр хүртэл тэтгэгднэ гэж байна. Бас хөвч тайгын ойн эрчим сэргийх боломжтой. Зарим нь хөлдсөн мэс хардсны усаар сэргээгдэж байхад галын хөхрөх төлөөс эрчим авдаг эсүүд ч бас байна. Дархлааны эсүүд бас дотроо янз янзын одоо зүйлээс эрчим энерги авдаг юм шиг байна. Ганцхан л зүйлээс биш те. Магадгүй эд эрхтний болгоны дархлааны эсүүд арай жоохон өөр газраас ч юм өөр зүйлээс эрчим авдаг байж магадгүй юм байна. За цусан сүнсний одоо эрчим энергийн хэд аривдлын буюу хэд ихсэлтийн зовлонгууд буюу шинж тэмдэг нь ямар байхаа гэхээр хөөрл ихтэй дэврэн болдог гинэ. Юм асуувал уулгамж болдог гэмтэй бөгөөд үүнийг хувирган ашиглаж болох ухаан бас бий шүү. Юм хум гуйх болохоор юм бүтээх үедээ энэ байдлыг ашиглаж болно. Аривтгад цусны эргэлт хурдсан булчирхайдаас ялгарах шингэнүүдийг ихсгдэг. Эмэгтэй хүний хэд хэдэн зал бий. Нөхрийнхөө цусан сүнсний эрчмийн ихтэл дээр хэрэгэ бүтээдэг. Эсвэл харцыг нь булаагаад дотроо тааламжтайж гаднаа тааламжгүй мэт дүр үзүүлдэг гэх мэтчлэн мэхүүд байдаг. Зүрхний цохилт ихсэл бол ер нь бол цусан сүнсний эрчим хэм ихсэж ийн л гэж ойлгохоор юм уу да. Настай хүмүүсийг гэнэт их баярлуулж, гуниглуулж, айлгаж болохгүй. Учир нь цусан сүнсний хэм гэнэт хит өсгөд махан бид шууд үйлчилж зүрхийг хүчтэйгээр цохилуулан цусны эргэлт хурдснаар зүрх ачаалаа дааж чадахгүй болж амиач алдах аюултай. Хит багталтын зовлонгууд гэсэн чинь өөртөө итгэлгүй болох, зориг нь мохох, зовиорт хилэн буюу бухимдал, стресс үүснэ. Хоолны туршил буурдаг, эсвэл зогсгоо мэдэхгүй идэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хит идээд эсвэл хит идэхгүй байгаа хүмүүнийг цусан сүсний эрчмээр нь тэнцвэржүүлэн барьж болох уу гэж асуусан чинь болно. Нүдний гал нь унтарч зүрхний галын хэмнэ хит багасчихдаг үрс бас байдаг гинэ. Ер нь л цусны эргэлттэй л шууд холбоотой гэж ойлгох юм байна. Зүрх зоригнуудаа л ингээл стресс энтерт яагаад ах юм бол яах нь жоохон цусныхаа эргэлтийг сайжруулах хэрэгтэй юм байна. Фитнест явдаг ч юу, дуртай юмаа хийдгүү те сэтгэлийн эрэг сайхан хөдлөлүүдийг төрүүлээд хөг аваач одоо гаргаж болохоор байна. Энэ сүнстэй лусын хараал нэхэл барай гисгэл хорлол холбогддог мөн үү гэсэн чинь цусан сүнсээр дамнаж
лус твийн өвгдийн бүхий л хил чимээнүүд хүрч байдаг аа. Тэгэхээр хариу нэхэл өргөл барьц гэх мэт лусын бүх холбоосоо цусан сүнстэй холбогдож болно. Цусан сүнс өөрөө усан махбодын эрчимтэй бөгөөд лустай илүүтэй холбогддог. Мөн дэлхийн ээжийн цус бол лус төв, харин хүмүүний цусан сүнс бол усан махбод учир тэдний хооронд эрчим болон мэдээлэл сөлөлдөнд дамнагддаг. Ясан сүнс савдгуутай илүү холбоотой мөн үү гэсэн чинь тийм. Мөн махан сүнстэй ч холбогддог. Цусан сүнс ямар дүртэй байдаг вэ гэж асуусан чинь цусан сүнсний дүр эхийн талын дүрттэй илүү төстэй байдаг. Эсвэл эрт цагийн яг тэр дүрээрээ ирж болдгоо гинэ. Фэйсээр дээр яваад байдаг да. Жүжигчдтэй олон танил хүмүүстэй яг ойролцоо дүртэй тийм дээр үеийн хүмүүс ингээд зургуудыг харьцуулаад тавьсан байдаг да тий. Тэгэхээр бидний өвөг дээд магадгүй тий 100 200 жилийн өмнөх бидний өвөг дээд яг биднэртэй ижилхэн царайтай байжгаад цусан сүнс болж ирээд бид нар тэр дүрээр нь ингэж бие хүн болж тийм өсөх магадaltaй юм шиг харагдаж байна. За тэгэд өнөөдрийн сүнсэн дэх цусан төрлийн мэдээллүүдийн талаар хүргэсэн дугаарын агуулгын өндөрлөе. Дараагийн дугаарт болохоор махан сүнсний талаар яригдана. Тэн дээр нэлээд ийм өргөн агуулга байгаа. Махан сүнс дотор бол сүнсэн дэх өмнөх төрөлтүүдийн мэдээлэл төлхөө агуулгагддаг гэдэм байлээ. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.